Дэлхийн ертөнц өөрчлөгдөж, материалын эрнээс идеалистээр нь шилжиж, IQ-гээс EQ буюу сэтгэлийн боловсрол руу анхаарах хэрэгтэй болсон энэ цаг үед нэгэн сонирхолтой зочныг нэг өдөр нэвтрүүлэгтээ урин оролцуулж байна. Дэлхийн ертөнц зөвхөн бидний сайн сайхны төлөө ажилдаг гэж ярих дуртай тэрээр 15 жил хүний дотоод ухамсар, бэлэг ухаан, хүний энергийг өөрт нь хэрхэн нөлөөлдөг, мөн гариг ирхэс бидний амьдралд яаж нөлөөлдгийг судлан сүүлийн 10 жилд 30-аас 40 мянган хүний аураг оншлон засаж сэтгэл зүйн зөвлөгөөг өгөн ажиллаж байна. За өглөөний мэнд үзэгчдээ нэг өдрийн оруулж очин Алтан Чимэг байна. За миний хувьд бол ажил мэргэжил минь их онцлог, биоэнерги шинжээч хүн судлаач хүн байгаа. Тэгэхээр энэ талаар өнөөдөр та бүхэндээ сонин сайхнаа хуваалцмаар байна. Ингээд өнөөдрийнхээ ажлыг, миний ажлыг сонирхоорой. За ингээд ажил дээр ороод ирлээ. За эхлээд бол миний хувьд бол миний ажил гэдэг их чухал ажиллаа. Яагаад гэвэл их сонин мэргэжил гэхүүд биоэнерги шинжээч гээд сүүлийн 10 гаруй жил хүмүүс бол аавра гэдэг үгийг мэддэг болсон. Тэгээд энэ ааврагаа хүмүүсийн аавра уншиж, тэрнийг засаж, хүмүүс сэтгэл зүй болон амьдралын зөвлөгөө өгдөг ийм ажил хийдэг. Би ааврад анх хэлж орж ирсэн түүх бол манай найз намайг нэг өдөр ирснэ. Чимгээ чиний өстэй айгу хоббитэй юм байна гэдэг байхгүй. Тэгэхээр юу юм гэсэн чинь би ч мэдэхгүй юм байна. Компьютерээр хүний одоо хамаг юм хэлээд байна гэд. Тэгэхээр очиод үзсэн чинь надад айгу таалагдсан. Ерөнхийдөө энэ шинжлэх ухаан гэдэг бол хамгийн чухал зүйл шүү дээ. Яг бодиттой, баримттай хүний өөрийнх нь энергийг хэмжээд өөрийнх нь амьдрал болж байгаа процессуудыг хүнд хилээд өгөхөөр хүнд чинь маш их гайхалтай тийм мэдрэмж төрдөг. Тэгээд очсон чинь нэг охин дээр очиод тийг онцлуулад тэгээд тэр хүнээс асуусан л да. Мэдээ энэ юу яаж болох вэ? Би энийг сурж болох уу гэдгсэн чинь арай болно шүү дээ. Манай сургалт явагдаж байгаа гэд. Тэгэл би тэр захиралтай холбоод өгье гэд. Тэгээ одоо яг аавра төвийг оруулж ирсэн 11 хоноос хойш ингээд тасралтгүй биоэнерги шинжээчийн ажлыг хийж байна. Тэгээд энэ ажил маань бол одоо хүн зөвхөн махан биенээс гадна энергийн бие гэж байдаг. Тэр энергийн биеийг оншилж, засаж, түүн дээрээ зөвлөгөө өгдөг ажил хийдэг гэсэн үг. Одоо товчхондоо бол. За ингээд ажилдаа орё да. За ингээд компьютераа асаачлаа. За сүүлийн үед бол хүмүүс бол аавра гэд мэдээд идэг. Гэхдээ яг юу гэдэг юм, яаж үзэдгийг гэл их асуудаг л орж шинэ хүмүүс орж ирэнгүүтээ ингэдэг хөөе би одоо хаана зогсох уу, яах ёстой вэ гэл. Тэгэхээр ер нь бол Оросууд бол энэ хүний аавра энерги гэж байдаг гэдгийг 1945 оноос хойш судалсан байгаа юм. Тэгээ програм зохиогоод тэгээд аппарат зохиогоод ингээд энэ явсаар байгаад одоо хүмүүс руугаа нийгэм рүү гарч ирээд Монголд бол 2008-9 оноос бол орж ирсэн. Тэгээд ингээд нэг мэдээж нутагшдаг штэ тий нутагшиж байгаад нэг 10-11 оны үеэс бол хүчтэй дэлгэрээд ингээд цаашаа явж байгаа. Миний хувьд бол 11 оноос хойш өнөөдрийг хүртэл одоо энэ яг аавра оншилгоо, засал гэдэг юм хийж байгаа хүн байгаа юм. Тэгээд нэг сонирхолтой мэргэжлэлтэй. Яагаад гэвэл хүн махан биенээс гадна энергийн бие гэж байдаг. Тэр энергийн бие буюу ааврын дотор нь хүний сэтгэл хөдлөл, эрүүл мэнд, амьдрал нь, хувь зохиол нь тэр хүн ер нь одоо тэр хин юм бэ гэдэг бүгд байдаг. Түүнээс гадна тэр хүн өвдөж зовж байна уу, яаж вэ, сэтгэл хөдлөл бүх юм нь бол энэ аавранд нь бичээстэй. Яагаад гэвэл зөвхөн махан бие бол 6% байдаг бол тэр сүнслэг буюу энергийн биеинд нь бүхэл 94%. Тэгээд хүмүүс ярьдаг штеп ийм гэрэлтэй байдаг гэд. Хүний тэр хүрд гэдэг юм 7 өнгөөр солонгорч байдаг бахан гадуур нь сэтгэл хөдлөлийн 7 бие явж идэг. Иймэрхүү юм дотроос нь одоо уншилтыг хийдэг ажил маань миний ажил байгаамаа. За тэгээд одоо яадаг вэ гэхээр ийм хүний өөрийнх нь энерги ер нь гар хөлдөнд байдаг гэж ярьдаг штэ угаасаа хүмүүс мэддэг гол цэгүүд нь судсууд ингээ байж байгаа. Тэгэхээр энэ аппаратаар өөрөөс нь хэмжээс авдаг байхгүй юу? Одоо энэ хүнээс хэр их энерги цацарч байна. Гэхдээ нөгөө 7 хүрдэн дээр нь гол
одоо хэмжээсэж явдаг гэсэн үг. Хүний амьдралыг удирддаг, үрд байж яадаг, хүсэл сонирхлын буюу ноён нуруугийн удирддаг, эд баялаг, амжилт эд баялагын удирддаг хүч чадлын түүн дээр хайр, харилцааг нь удирддаг. Түүн дээр яг одоо ажил үйлс хоолой хүрд байна. За түүн дээр бодол сэтгэл мэлмий бодол санааны мэлмий хүрд байна. За оройн дээд хүрд буюу дээд тэнгэрийн бурханлаг хүрд гэж үздэг. Ийм хүрдүүд байдаг. Тэр хүрдүүдээс нь одоо нэгсэндээ тал талаас нь ингээ гарнаас нь цэг авдаг. За тэгэхээр одоо ингээд та бүхэндээ эхнийхээ хүнийг одоо авъя да. За мэд нааш ороод ирээрээ. За ингэдэг. Мэд энэ гартаа байж байгаарай. За нөгөө гараа наашаа ихч рүү ойртуулаад тавиарай. За би сая энэ хүний юуг нь өөрийнх нь хувьд бол мэдээллийг авцсан. Тэгээд одоо ингээд хэлэх гэж байна. За тэгэхээр энэ 7 хүрднээс нь ингээд хэмжээс хийдэг юм. Энэ хэмжээсүүдийн энэ програм руу ингээд хийгээд уншуулцдаг байхгүй юу? Тэгээд 7 хүрднийх тал талаас ингээд хэмжээс хийдэг учраас зөвхөн энэ хүний мэдээлэл байгаа учраас аавраа бол үний юм байна гэдэг хүмүүс ярьдгийн учир нь өөрөө чи энерги хэмжээсээр энэ програм уншиж гаргаж ирж байгаа учраас ерөөсөө сайн энерги шинжээч өөрөө энэ програмаа сайн тайлдаг хүн болов ямар ч асуудал за ингээр юм ээ. Сайн байна. Програмаа сайн уншиж тайлдаг шинжээч болвол ямар ч одоо юу гэдгийг үнэхээр сайн тэр хүний амьдралыг тэр чигээр нь юу болж гин юу болохгүй байна те юунаас одоо таны амьдралд гажаа гацаа үүсэж байна юунаас болоод сөрөг сэтгэл хөдлөл үүсэж байна эсвэл таны амьдралд юу хэрэгтэй байна гэдгийг бол гаргаад өгчих яг өндөр боломжтой ажил байгаа. Тэгээ ингээд энэ хүн одоо амьдралд ямархуу ханддаг юун дээр алдаад байгаа юун дээр одоо болж байгаа болохгүй байгаа гэдгийг л ер нь ингээд хилээд өгчдөг юм даа. Миний ажилтан гол баримталдаг зарчим маань юу вэ гэхээр угаасаа хүнд одоо энэ энергийн бий чи 94% гэдэг штэ. Яг тэр хүч заалгаар амд юм байна. Тэр хүчтээс одоо өөрт нь нөлөөж байгаа хүчтэй энерги нь өөрөө маш сайн засцсан байхад бол хүмүүсийн хувьд бол үнэндээ л амьдрал бүх юм өстой гоё боллоо л гэж ярьдгийг. Энэ их мундаг охин байна. Одоо хувь зохиол бүхэл айгу өндөртэй тий ажил үүснэх боломж маш сайн байхаар хувь зохиол өндөртэй өөрөө айгу тийм сэтгэл зүйн хувьд бол их өөдрөг гэгээлэг юмыг их сайхнаар хардаг ийм хүүхэд байна. Охин байна. За тэгээд энэ хүүхдэд юу гэж хэлэх үү гэхээр энэ өөрийнх нь талын амьдралын хүрт хоёр дээр бол жоохон гэмтэл байна. Гаднаас ирэх энергиуд сайн байна гэж үзнэ. Тэгээд өөртөө айгүй ихтгэлтэй байгаараа нэг одоо юугаар ярих юм бол нэг эрэгтэй тал гэж үзнэ л дээ. Эрэгтэй хүнээс болоод амьдралыг үзэгч гэдэг юм өөртөө итгэх итгэлд нь амьдралд нь жоохон ийм саад учирсан юм байна гэж харж байна. Тэгээд би хугацааг нь хэлвэл бас хугацаанд гарч ирж болдог. Хүний амьдралын энэ хундам гэж нэг юм байдаг. Одоо аавра онцлуулсан хүмүүс гадуурын дээр онцлуулж над дээр орж ирэхдээ дандаа асуудаг. Өө яана миний хөд гарцсан байж тээ гэд их асуудаг л да. Тэр нь яадаг вэ гэхээр яг хүний эцгийн цагаан тусал, эхийн улаан тусал сүнс 3 нэгдээд амийг бүхэлдгийн энэ газартаа бүхэлдэг гэсэн үг байхгүй юу? Тэнгүүт энээсээ ингээ хөдөлчингүүт хүмүүс энэ нэгдүгээр хүрдчээ эрүүл мэнд одоо эрүүл мэнд тэгээд амьдралын нөгөө буян заяа өөрөө хэн байх уу одоо ерөөсөө бүх амьдралд байдаг бүхнийг хариуцдаг болохоор энэ жоохон гуйчид юм гэсэн үг байдаг. Тэгээд эрүүл мэнд бас ингээд эрүүл мэндийг бас хариуцсан шүү дээ нэг дургуй. Тэгэхээр энэ гол үндэс хүрд чинь гэмтсэн байгаа учраас өөрөө одоо ингээд унна гэдэг өөртөө бас ихтгэлтэй байхгүй бол үндэс хүрд гэмтчихээр хажуугаар аягүй их боломжуудыг урсгах гадаг. Эсвэл ингээд гэнт хөл өвддөг ч юм уу ямар нэгэн байдлаар ингээд өвдөлт гэмтэл мэдэх магадлал айгүй өндөртэй гэж үздэг. Одоо энерги шинжээчд бол бүгд мэдж байгаа. Тэгэхээр энэ хүүхдүүд бол нуруу хөлн дээр анхаараа гэж эрүүл мэндийн талаас нь зөвлөд хөл өвдөн шүү гэж хэлээд өөрийнхөө талд өөртөө их одоо юу гэдэг яана яага болохгүй байгаа юм болоо гэхээс илүү би өөрийгөө өөрчилъё те өөртөө илүү ихтгэлтэй илүү урам зоригтой өөрийгөө одоо маш сайн одоо хайрладаг юм уу те амьдралд их ихтгэл дүүрэн байхад суралцж байгаа юм бол энэ хүмүүс бол ерөөсөн тийм мартаа саад бол алга байна. Ингэж тайлбарлаж өгөх юм байна.
Ингээ энэ хүний аавра ингээ гимтсэн байж байна. За тэгээд аавра гимтчихлээ. Энийг одоо яаж оншилох вэ? Яаж одоо оншилуулчлаа шүү дээ тий. Тэгээ яаж засах вэ гэдэг асуудал бол мэдээж гарна. Манайх бол лагаар засдаг байгаа. Энэ бол энэ лагаар засна гэдэг нь бол цэвэр одоо аавра оншлон засна гэдэг цэвэр шинжлэх ухаан байдаг. Яг тэгвэл энэ лаанууд өөрийн гэсэн одоо яг хүрдэн цэнгэлдэг, цэвэрлдэг ийм лаанууд байдаг. Ер нь энэ дэлхийн ертөнцийн ийм долгионууд байдаг л да. Тэр долгионуудын хамгийн түрүүлээд одоо юу гэдэг хил ам үйлүү үүрэг гэж одоо хүмүүс их ярьдаг штеп. Тэрнийг одоо тэр долгионы засдаг, тэр сөрөг унцсан долгионы засдаг ч гэдэг юм уу. Тэр энергийн засдаг лаан бол ийм лаа байдаг бахна. За ийм хөвгт лаа байдаг цэнхэр одоо тусгай зориултын лаа. Энэ бол шинжлэх ухаанаар нотлогдоод батлагдаад нэлээ юм хийгдсэн ийм Оросоос орж ирдэг ийм тусгай зориултын лаа байдаг. Энэгээр заснараа хүмүүсийн сэтгэл бүх юм өөрчлөгдөж юм. Тэгэхээр энэ тэр үйлдэл үрхил амныг устгана. За энэ бол янз бүрийн дэв бузрын төрөл гэж байдаг. Идэж уусан, арх, дарс, одоо явсан газар ч гэдэг юм. Тэрнийг энэ засдаг байгаа. Тэр энергийг энэ засна. За аавра нь ер нь бол ингээ гэмтээд маш их одоо гэмтсэн тэрнийг бол цэвэрлдэг лаан энэ байдаг. Тэгээ энэ гурвууд бол нийлээд гурлан цэвэрлэгэнд явдаг гэсэн үг. За нөгөө ноён нуруу сүл тиймэр гэж монголчууд ярьдаг штэ. 1 2 дугаар хүрдийг энэ цэнгэлдэг байх нь. Ингээд цэвэрлэлээ хамтдаа цэнэглэлт давхар явцдаг гэсэн үг. За энэ бол эд байлаг мөнгө төгрөгийг дууддаг 3 дугаар хүрдийг цэнгэлдэг байх нь. За энэ болохоор 4 дугаар хүрд буюу харилцааны хүрдийг цэнгэлдэг лаа. Зөвхөн хүрдний лаа гэж ярьдаг. За энэ болохоор 5 дугаар хүрд буюу ажил үйлс, хоолой хүрд, ажил үйлсийг бүтээх хүнтэй ярьж хөөрөх одоо цэнгэлдэг 5 дугаар хүрдийг цэнгэлдэг. Энэ 6 буюу 6 7 буюу мэлмийн хүрдний лаа гэдэг бодол санаа одоо тийм сөрөг бодол санаатай зүүднөр муудлаа энэ гэдэг чинь тарих толгойн нэр мууцнаас болоод байгаа. Тэрнийг цэнгэлдэг байх нь. За тэгвэл ингээд энэ 8 лагаар хүмүүсийг цэнгэлдэг. 20 цаг шахуу осдог. Гэтэ нөгөө хувь хүний өөрийнх нь энергийн гимплээс шалтгаалаад зарим хүн дээр 20 цаг, зарим хүн дээр 10 хэдэн цаг хасдаг ийм лаанууд байдаг. За тэгтэл хүмүүс дандаа гэдэг чинь яна орон гэр яаж цэвэрлэх вэ, яах вэ гэдээ асуудаг. Энэ орон гэрч зориулсан бас ийм тусгай лаа байдаг. За түүн дээр нь бас хүүхэд айгаад байна чочоод байна, уйлаад байна, өвдөөд байна гэж ярьдаг. Хүүхдийн энергийг бас сайжруулдаг ийм лаа байдаг. Тэгэхээр энэ лаа гэж яадаг гэхээр хүн угаасаа л өөрөө хийгээр өдөөгдөж идэг. Ярьж байгаа, хийлж байгаа, явж байгаа, хоол унд боловсруулах бүх юмыг удирдах идэг учраас тэр хийн тэнцвэрийг л зөв байрлалд нь оруулдаг ийм лаанууд байгаа. Тэгээд энэ дэлхийн бүх ийм давтамж гэж яддаг энергийн давтамж одоо юу гэдэг сөрөг үг хэллэхээр болдгүй юм уу гэж ярьдгийн учир нь тийм сөрөг долгион байдаг, унгадаг долгион байдаг. Тэгвэл өөдрөг бай, гэгээлэг бай, хүчтэй бай энэ гэдэг чинь тэр хүчтэй долгионууд чинь тэр хүмүүсийг сайн сайхан юм руу удирддаг ийм долгионууд байдаг байх нэ. Заяа. Тэгэхээр ийм лагаар засал хийдгээ. Ингээд тусгай заслын өөрөө тусгай засалчтай ажилдаг. Тэгээд дараа нь яадаг вэ гэхээр одоо саяны хүний ингээд засалд оруулаад тэгээд буцаагаад ингээд шалгаад үзэдгийг. Одоо засал нь хэр үр дүнтэй болж болоогүй юу гэд ингээд шалгадаг байгаа. Тэгээ шалгангууд чинь одоо ямар хэмжээнд байсан, ямар болж юу гэдгийг одоо ингээд гаргаад ирэх боломжтой байдгаа гэсэн үг. За одоо ингээ хүмүүсээ би ингээд оншилчаад тэгээ манай энэ заслын өрөөгөөр орж хүмүүс ингээд засалтаа ордог байгаа. Одоо ингээд дөрвөн заслын өрөөтэй яг гэвэл нэг нэгээрээ ордог учраас тэгээ тусгай засалчтай байдаг. Тэгээ тэд нар маань ингээд эндээ хүмүүсээ ингээд засаж байгаа. Одоо за юу хүн засаж байгаа өрөөг бол харуулж болохгүй. Тэгээд засалтаа хийлэгчээд эргэж надаар шалгуулад ингээ явдаг байгаа. За ингээд үдийн цайндаа гарыг да. За үдийн цайны гараа би өөрөө нөгөө нэг ер нь онлайн сэтгэл зүйн энергийн онлайн сургалт явуулдаг. Түүн дээр бас байгууллагуудаар нэлээд олон захиалах сургалтуудтай байдаг. Өнөөдөр би нэг номгон сэнчиргээ групп дээр удирдлагуудад сургалт явуулах хэрэгтэй. За тэгээ цайндаа орчоод тэр сургалт руугаа явцгаая да. За одоо ингээд сая захиалга өгчлөө. Тэгээд хоолой үлэнгээ. Гэр бүлийн талаар ер нь
Миний хувьд бол гэр бүл гэдэг хамгийн одоо чухал зүйл гэж үздэг. Тэгэхээр бүх юм одоо гэр бүлээс л эхэлтэй байдаг. Бид нар гэр бүлтэй ажралтай, тайван сайхан байх юм бол бүхэл юм дагаал сайхан байдаг. Тэгэхээр миний хувьд бол нөхөр 3 охины хамт амьдардаг. Охтууд маань их хол зайтай. Нэг нь 20 настай байхад нөгөөх нь 12 настай, нөгөөх нь 2 настай ч гэдэг юм их хол зайтай төрсөн. Гэтэ нөгөө хол зайтай төрөхөөр бас хүн чинь айгу гоё санагддаг юм лээ. Яг ингээл нэг хүүхдийн гоё хүүхэд хүсээд ирэнгүүтэн гэдэг юм хүүхэд гаргадаг хүн юм шиг байгаа. Миний хувьд бол одоо нэг ажил гэдэг ер нь амьдралын нэг тийм ажил гэдэг эмэгтэйчүүдэд тэдний л нэг юм гэж үзэж олон. Тэгээд 3 хүүхэд нөхрийн хамт амьдардаг. Бид нар гэр бүлээрээ бол аялах маш их дуртай. Тэгээ сүүлийн үед бол гадагшаа энэ төр аялахаар хүүхдүүд бүр аялахын гээд одоо баг ингээд сайн нэг аялчаад ирсэн. Тэгээд аялахын гэсэн бүр бөө мөрөөдөл баг аялал харагдвал бүгдээрээ сэргэдэг тийм болцсон байж гэн. Тэгээд ер нь бол хүний амьдралын хамгийн үнцэнтэй зүйл гэр бүл байдаг учраас хүмүүсийг гэр бүлээ бие биенийг их хайрлаж амьдраасай. Амьдралын гол утга учир чинь юунд л байдаг. Хэр их ажралтай байсандаа л хэмжигддэг гэж миний хувьд боддог. Хэр их хайрласандаа бас их хэмжигддэг л гэж боддог учраас хамгийн үнцэнтэй зүйл бол гэр бүлээ гэж миний хувьд үздэг байгаа. Аавра, энерги гэдэг ч юм уу те сэтгэл зүй одоо миний хувьд бол хүнд ингээд харагдахгүй хэрнээ яг ингээд боддоор тэгээ энэ лааны суур гэдэг шиг ингэж харагдахгүй хэрнээ хүний хувьд хамгийн хэрэгт хэрэгцээтэй зүйл байдаг. Хүн сэтгэл санаагаар ажралтай байна. Хүн их урам зоригтой байна. Хүн их бүтээл сэтгэлгээтэй байна. Бие биенийг хайрлна, хүндлэн энэ төр гэдэг. Түүн дээр нөгөө миний энэ аавра энерги гэдэг ажил чи одоо шин төрлийн ажил учраас хүмүүс зарим нь бол үүсгдэг. Одоо үүсгдэг хүмүүс ихэвчлэн ямар хүмүүс гэдэг вэ гэхээр ирчүүд голцоо. Одоо эхнэрүүд эмэгтэй хүн чинь өөрөө төрөлхийн чанар нь болохоор бэлэг чанар юмд итгэж өнөмшгтэй амархан хуурч өөрчлөлтөй амархан хүмүүс авахгүй бэлэг чанар хүмүүс идэг. Ирчүүд өөрсдөө арга чанарын буюу бодит чанар хүмүүс идэг учраас юмд итгэж өнөмших хуурч өөрчлөлт нь айгүй бага байдаг учраас ирчүүд их өнөмш одоо итгэл өнөмшил айгүй багтай орж ирнэ. Багтайдаа яаж орчих вэ гэвэл эхнэр нь мэдээж ирээд хүмүн зүйлээр нь ятгаж гүйж ста бүх арга чарга хэрэглэсээр бол дагуулад ирдэг. Тэгээд эренгүүтээ бол одоо орж ирээд бол ерөөсөө зөвхөн хүний өмнөөс юм шиг ингэж сууж байгаа. Тэгэл яг үнэн гэдэгтээ хүн нүүр тулахаараа бол их өөрчлөгддөг л дөө. Яг үнэн таны амьдралд ийм болоод байгаа юм байна те. Би чи ингээ өвдөд байгаа юм сэтгэл зүйн хувьд иймэрхүү байгаа юм биш те. Ажил амьдрал чинь иймэрхүү яваад байгаа юм биш те гэж хэлэнгүүт хүмүүс ингээл яг үнэнтэйгээр нүүр тулангууд өөрчлөгддөг. Тэгэд хамгийн гайхалтай нь юу гэвэл одоо үгүйсгэж ирсэн эрэгтэй хүмүүс ч гэдэг юм те. Эмэгтэй хүмүүс үгүйсгээд баг ирдэг юм а ирчүүд л ирдэг. Яг бол ингээ эхнэр нь ятгасаар аваад ээж аав нь ятгасаар аваад ч гэдэг юм аваад ирдэг. Тэгээд тэгж ирсэн хүмүүс итгэхээр бүр хизээч урууч урахгүй гэдэг юм доо да тий. Та ирсэн цагаас ахуулаа зөвхөн аавраг итгэж үнэмшиг гэдэг хүмүүс бол маш их байдаг. Ягаад гэвэл тэгээд засал хийлээч гэсэн тэр нөгөө өөрийнх нь дотоодхийн зохицол буюу өөрийнх нь хувь тавилангийн энергинд нь оруулаад ирэхээр тэр хүмүүс чинь нэг юм сэтгэл зүйн юм таашаал аваад эхэлдэг. Хит их стресстэй байсан бол стрессээс гарчдаг ч юм уу. Айгаад байсан бол айдсаас гарчдаг. Гомдоод байсан бол гомдлоос гарчдаг. Ажил үйлс нь бүтэхгүй хүн амьтантай ярихаас тэртэй байсан бол тэр нь бочдөг ч юм уу. Эсвэл өвдөд байсан бол өвдгөн болчихгоо хүний итгэл илүү сэргээд ирдэг. Тэгээ тэр цагаас ахуулаад юу өгөөсөд ерөөсөө одоо манай ингээд үйлчлүүлэгч нар ярьдэн шүү дээ. Хүүяст нар манай нөхөр ганцхан одоо тэр аавраад л итгэе гэж ярьдгийн гэдэг ч юм уу те. Эмэгтэй хүмүүсийн хувьд бол харцангуй гайгүй. Ер нь бол өөртөө зорж ирдэг учраас итгэл нь бол харцангуй гайгүй байгаад байдаг. Тэгээ миний ажил чинь бол бас их онцлогтой л да хүний яг чин сэтгэл дээр гэдэг юм уу чин мөн чанар дээр ингэж ажилладаг ажил учраас бас мэдээж хүний итгэлийг урмыг хугалахгүй тулд нэлээ хичээнгүү нэлээ хамгийн их сэтгэл гаргадаг ажил л гэж хэлж болно доо манай ажлын онцлогийг. За ингээд таалаа идчихлээ. Энэ намгад цанчиргийн групп бол бас ажилчдад их анхаардаг, хувь хүнийхээ хөгжилд хүмүүст их анхаардаг компани лээ. Тэгээд надад өнөөдөр бол удирдлагуудаа сэтгэл зүй, энерги, ер нь хүн гэж хийн ер нь өөрийгөө ямар хөө сэтгэл зүйтэй барьж явж ямар амжилт бүтээл гаргах ёстой юм гэдэг дээр сургалт авъя гэсэн. Тэгээд тэр сургалтын өгчөөд
Тэгээд мэдээж нэг 2 цаг л үргэлжлэх бах. Тэгээд тэрнээс гараад орой бас л нэлээ 2 3 хүн ярьж гин. Тэгээд тэднийг онцлох бах. Ингээд миний өнөөдрийн ажил бол дуусна гэж би төлөвлөж байгаа. Тий орой бас лайвтай байгаа. 16 хагасаар ч нэр лайвтай гэдэг шүү дээ. Ингээд өдөржингөө л хүнтэй ажилдаг хүндээ ер нь бол төрөл бүрийн хүнтэй ажиллаад тэгээд ер нь бол ингээд хүнтэй ажиллах тусам хүнийг хайрлах хүмүүс гэдэг ямар гайхалтай гоё юм байд юм бэ те, ямар их чадамж байдаг вэ, ямар их боломж олцоо өөртөнд байдаг вэ гэдгийг хүмүүстийг өөрсдийн таниулах гэсэн, мэдүүлэх гэсэн өөртөө их итгэлтэй, урам зоригтой хүн байгаасэ гэж миний хувьд их хүсдэг. Тийм ч учраас эхлээд бол мэдээж хүн судлалаараа ингээд хүн гэж хин гэдгийг судалж сэтгэл хөдлөл бүх юмыг судлаад бараг 20 жил болж ийн л да. Тэрний дараа ингээд аавраа онцлоод 10 жил болсон чинь айгүй энгийн юм дээр хүмүүс их алдаатай байдаг. Жижигхэн юм дээр сэтгэлээр ундаг. Тэр сэтгэлээр унсан юмдаа хит баригдчихдаг. Тэрнээс болоод боломж болцоогоо олж харахгүй хайр сайхан амьдралынхаа үн цэнтэй цагуудыг хий дэмий үрчдэг. Эсвэл өөрөө маш их чадал чансаатай боломж нөөцтэй хувь тавилан өндөртэй хүн байж ич тэрнийг мэдэхгүй өөртөө итгэхгүйгээс болоод амьдралдаа одоо юу гэдэг ихэн бүтээж чадахгүй энэ төр яваг харахаар одоо маш их ингээд сэтгэл зүйн хувьд гэдэг юм уу хувь хүн алтан чимгийн хувьд бол их эмзэгэлдэг. Тийм учраас ерөөсөн сургалт явуулж эхэлсэн. Тэр сургалт маань амьдралгүй асуудалгүй амьдралын гарц гэдэг. Тэгээд гадаадаас их гадаадтайгаа монголчууд маань онлайн сургалт учраас их холбогддог байгаа. Тэр сургалтанд суусан хүмүүс бол ийм амархан юм дээр бид ингээд мэдээд идэх хэрнээ хэрэгжүүлж чаддаггүй. Тэгээд бодоод байгаа хэрнээ ерөөсөө өөрийгөө яхаа мэдэхгүй тийм юмнуудыг ингээд заагаад өгсөн болохоор айгүй амархан болцоо амьдрал ингээд хөнгөн бүр тийм болцоо гэдэг. Тэгээд би лайв хийхдээ ч гэсэн аль болох хүмүүст урам зориг өгөхөнсөө аль болох хүмүүс өөрийгөө олж хараасаа өөрийгөө таниасаа мэдээсээ тэрнийхэн зоргоор одоо амьдрал нь гэрлийгээ дүүрэн байгаасаа гэж маш хүсдэг хүн байгаа юм. Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол энерги. Бидний ярьж байгаа, явж байгаа, ажиллаж байгаа, хөдөлмөрлөж байгаа, амьсгалж байгаа, үг хэлж байгаа бүх юм энергитэй холбоотой байдаг. Тэр одоо үг болгон чинь өөрийн гэсэн давтамж долгионтой, сэтгэл гарч байгаа сэтгэлийн хөдөлгөөн болгон өөрийн гэсэн долгионтой, бидний үйлдэл болгон гэсэн өөрийн долгионтой байдаг. Тэр долгионыхаа хүчээр бид нэр сайн явах уу, муу явах уу, бүтээмжтэй явах уу, бүтээмжгүй байх уу ажилдаа хэр их сэтгэлтэй, эрч хүчтэй ажиллах уу эсвэл унах уу гэдэг байдлууд шалтгаалж идэг. Тэгэхээр энэ байдлыг одоо энийг яах ёстой вэ бид нар гэхлээр ерөөсөө хүн гэдэг юм бол сэтгэлийн амьтан гэж ярьдаг штэ. Тэгэхээр яагаад сэтгэлийн амьтан гэдэг нэг үгэнд ч гэсэн бид нар босоод ирдэг. Нэг үгэнд ч гэсэн унцдаг. Нэг гоё инээмсэглэл, нэг гоё мэдрэмж ороод ирдэг. Нэг ингээд өөдөөс хөмсгөн зангидахад ямар мэдрэмж ороод ирдэг вэ? Тэр болгон энергийн юм давтамж уу бүтээлч юм энергиуд бид нар хоорондоо харилцан үйлчилж байгаа гэсэн үг. Тэгэхээр та нар удирдлагын хувьд хүмүүстэйгаа тэр хүмүүсийг сэтгэл зүйтэй яаж ажиллах вэ? Яаж тэр хүндээ нөлөөлөлттэй байх вэ гэхээр. Тэгэхээр мэдээж хүний амьдрал янз бүрийн асуудлууд тулгардаг ажилчид ч та нарт өөрсдөн ч гэсэн гэр бүл дээр ч гэдэг юм уу гэртээ нэг жоохон тааламжгүй мэдрэмжтэй ажил дээр ороод ирдэг. Удирдлагууд нь айгүй гоё юм сэтгэл өндөр инээгээл гэл ингээл огтонгууд нөгөө хүн чинь тэр асуудлаа ингээ мартчихсан байж хахад ороод ирэнгүүт нь чи яатсан юм бэ, ямар хэцүү юм бэ, ажил төрлөө олигтой хийхэд яад юм бэ гэл ингээл сонин ингээл харцсан юм болвол тэр хүн унсандаа унаад бүтээмж нь унаад ирдэг ч юм уу Тэгэхээр хүний сэтгэлийн хөдөлгөөн гэдэг ийм их хүчтэй давтамжаар биднэрт бие биендээ нөлөөлж идэг учраас ерөөсөө энэ байдалтай одоо яаж ажиллаж явах вэ гэдгийг л өнөөдөр хичээл дээр илүү гол авч үзэх гээд байна. Тэгэхээр бүтээл сэтгэлгээ гэж яадаг вэ? Дандаа одоо өөдрөг, гэгээлэг одоо илүү ихийг харсан, сэтгэгсэн, хүмүүст урам өгсөн, зориг хайрлсан, эрч хүч хайрлсан ийм бүтээл сэтгэлгээ байдаг бол бусдыг шүүмжилсэн одоо янз бүрийн одоо үгээр сөрөг үг хэлгээр одоо хилдэг ч юм уу тэр байдал бол хүний
бүтээл сэтгэлтэйгийн бүтээмжийг унгаж идэв. Тэгэхээр энэ дээрээс анхаарал хүний амьдрал харилцаа гэдэг юм. Тэгээд харилцааг дагаа сэтгэл зүйн маш хүчтэй явж идэх гэдгийг. Хүмүүст юу хэрэгтэй байдаг вэ гэдгийг судалж сонирхож гүйсээр явтал хамгийн эцэст нь одоогийн байдлаар бол тоон зурхаа одоо орон зурхаа руу орсон. Тэгэхээр одоо орон зурхаа нь бол үнэхээр энэ хүний амьдрал бид нар өнөөдөр ямар байгаа болгоно нь өнөөдөр сэтгэл зүйн хувьд, ажил амьдралын хувьд өнөөдөр нийгэм аягүй өөрчлөгдөж байгаа энэ төр чинь дандаа гариг иргэсийн нөлөөнөөс ингээ болчдөг юм билэ. Тэгээд одоо орон дээр бол маш өндөр акценттайгаар ажиллаж байгаа. Энэ маш их таардаг. Өнөөдөр хүмүүс өөр байдаг. Онцлог нь болохоор тэр төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гариг гэдэг чинь ерөөсөө л одон орны гаригуудын нүүдэл суудалтай маш их холбоотой байдаг. Нөгөө ордоор ингээ хүмүүс ярьдаг штэ. Тэр ордны чинь өөр гаригууд удирддаг. Тэгээд тэр гаригууд нь болохоор өөр ингэсэн мөн чанартай бас хүмүүстэй нөлөөлдөг. Хүмүүс нэг жижигхэн юм дээр ингээ гацаад идэг. Өөрийгөө олох ч гэдэг юм уу, өөртөө ихтгэлгүй байдал ч гэдэг юм уу, юмд эргэлздэг байдал ч гэдэг юм уу, энэ амьдралд нь аягүй их нөлөөлөд хичнээн энергийн засаад байгаа ч гэсэн тэрэн дээр аягүй их асуудал үүсээд идэг, өөртөө итгэж чадахгүй ч гэдэг юм уу, бусдад итгэж чадахгүй. Нэг жижиг шажиг айдсаасаа болоод ингээд өөрийгөө барьцсан хүлцэн. Энийг ойлгуулад өгөхийн тулд одоо ингээд өөрөө сэтгэл зүйчийнхаа хувьд бол сургалтуудаа эхлээд ингээд явж байгаа юм. Тэгэхээр хүн одоо энэ 90 үе бол ер нь бол сэтгэл зүйн боловсролын 90 үе гэж байгаа. За ингээд сая сургалтаа явуулчаад одоо өөртөө цаг зав зохицуулъя да гэд өөрийнхөө дуртай салон дээрээ сууж байна. Миний дуртай салон бол энэ Олимп Плазагийн 6 давхарт байрладаг Jim Beauty гэдэг салон байгаа. За тэгээд өнөөдрийн хувьд бид надтай хамт цагийг өнгөрүүлсэн та бүхэндээ баярлж байгаа. Түүн дээр миний хувьд хамгийн сүүлд нэг юм хэлмээр санагдчихлаа л да. Дандаа хүн загсараад юм болсон юм шиг. Хүнд энерги гэдэг ямар их чухал, ямар их ирчүүч, ямар их хүсэл эрмэлзлийг өгдгийг бодож хүмүүс бие биендээ урам зориг, ирч хүчийг өгөөрэй. Хүн болгонд хамгийн чухал үг сайн сайхныг бие биендээ хүсгэл байдгийг шүү гэж хэлээд өнөөдрийнхээ нэвтрүүлгийг өндөрлөе дөө. Ингээд надтай нэг л өдрийг хамт өнгөрөөсөн та бүхэндээ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Аж аргалаар дүүрэн гэрэлтээрээ гэж өрөөгөөд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөе дөө. За баяртай.